Цахим ном цаасан шувуу. Хөдөөгийн хүүхдүүд шинэ ном унших ирэхээр хангагдахгүй байна. Яагаад Хөвсгөл аймгийн Эренчин Лүмб сумын охин Дүүжи, Өмнө говийн Хан хонгор сумын зурагч Хан Түшиг, Ховдын Эрдэнэ-бүрэн сумын Нацаг Дөрж, Дорндын Ташбалбар сумын Эрдэнэ Мөнх, Баян-Улсын аймгийн Цэмгэл сумын Жандар Бек нар 2025 онд хэвлэгдсэн номыг жилийн дараа, магадгүй 2-3 жилийн дараа эсвэл бүр олж уншиж чадахгүйд хүрч байна. Учир нь ном цөөхөн хувиар хэвлэгдэж байна. Харин цахим ном жигүүртэй. Тэнгэрээр дүүлэх цаасан шувуу адил хүүхэд бүрт баяр хөөр авчирна. Цаасан шувуу цахим номнууд минь Монголын өнцөг булан бүрт тэрч бүхэл төв дэлхийн хаач хүрч хөх толботой Монгол багчууд хүүхдүүдэд баяр баясгалан сурч хөгжих тус дэм хайрлах болтугай. Цахим номд хэл хязгаар саад хориг гэж үгүй билээ. Цаасан шувуу цахим номнууд минь дэвэн нисээрээ дэлхийг тойрон бүжээрээ.